Манай челленжид нийтдээ 25 иргэн аж ахуйн нэгж хамрагдсан. Тэгээд 25 иргэн аж ахуйн нэгжээс 2 иргэн бас өөрсдийнхөө хүсэлтээр хүүхдүүдийг баярлуулад өгөөрэй гэсэн юм санал тавьсан. Бид нар хүлээж авсан. За аймгийн засаг даргын тамгын газрын дарга Баасан хүү дарга маань төрх тасагт байгаа хүүхдүүдэд ээж хүүхдүүдэд памперс өгөө гэсэн. Тэгээд бид нар авч ирээд ээж хүүхдүүдэд одоо бэлгийг өгөх гэж байна. Нарт турваад мэдлсэн таны хөөхөн хүүхдэд аймгийн засаг даргын тамгын газрын дарга Баасан хүү даргын бэлгийг илгээсэн юм аа. За маш их баярлалаа. Ийм сайхан сайн улсын аян хандив аян өрнүүлсэн танаа сайд ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд энэ сайхан хандив үйл ажиллагааг дэмжиж байгаа бүх албан байгууллага хүү хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Өнөөдөр нэр алсан гэсэн хүү юу охин уу? Охинтой болсон. За. Баярлалаа бүгдд нь хүүхдүүдэд маш их өрхөн памперс өгсөнд баярлалаа л гэж хэлье. Өөртөө баярлсандаа хэлэх үг олдохгүй байна. Манай Ховд аймгийн амарч газар өнөөдрийн байдлаар 1522 их төрсөн байна. За манай 25-наас хойш нийтдээ 12 их төрсөн. Үүнээс 6 хүү, 6 охин мэдлээд айлбарт аз жаргал бэлгэсэн юм өдөр болсон. За ингээд хүслийн шинэ жил челленж зохиож байгаа танаа саятай хамт олонд маш их баярлалаа. Энэ челленж идэвхтэй нэгдсэн байгууллага хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэр дундаа Баасан хүү даргатаа маш их баярлалаа.